SV podcast-ийн 2 дугаар бүлгийн 29 дахь дугаар тэгээ 1 сар гарчихсан байна. 1 сар аль хэдийн бүр дундаа орчихсан байна. Тэгээд одоо өнгөрсөнсөн бүгдэнд нь шинэ оны мэд. Тэгээд шинэ жил маань их гоё эхэлж байна гэж миний хувьд бол гоё эхэлж байна. Тэгээд энэ онд бүгдээрээ сайхан суннаагаараа тасгал хийгээрээ тураарай. Миний хувьд турах гэж хичээж байгаа. За энэ удаагийн дугаарын зочноор гиг продюсер буюу мөнгөчрөлөх оролцож байна. Монгол улсын анхны лалар цэгийн сайтыг үүсгэн байгуулагч бүх юмны дарга хамаг юмны дарга шүүмжлэгч гэж хэлж болох байхаа. За ирсэн баярлаа хаа. Баярлаа. Урсанд баярлаа. Өмнө нь одоо нэг 10 дугаар өмнө тулгаах оролцчихсан. Тэгээд бас таныг бас энэ удаад санал хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас хоёлаа гоё чөлөөтэй ярилцъя. Хоёулын яриас нэвтрүүлгийн маань нэг юм байт юм баха. Хоёулын яриа хоёулаа ухаантай амар халбгүй. Заавал уянгалаатай халб байхгүй. Дээрээс нь ингээд заавал нэг юм баригдах юм аль байхгүй те. За сайхан хоёул бивний үзлоодлын талаар ярилцъя гэж бодож байна. Тийм шүү дээ. За ойрд юу гэдэг хаа? Ойрд бас шинэ он гарсан төслүүдээ шинэ оныхоо төслүүдийг эхлүүлэх гэл ингээл байж байна. Тэгээд нөгөө 2025 он маань өнгөрөөд 49 хоног дуусаагүй байгаа. Тэгэл ер нь нэг бид нар шинэ оны нэг давтамжаар хүн болгоно нөгөө нэг за 90 онд алъяа л гэдэг шүү дээ. Тэгэл бас алъяа л гэсэн төлөвлөгөө тавьчаал байж байна. Одоогоор алсан юм алга. Чи толгол 90 онд алъяа гэсэн тийм. Яг нь 2025 он зүгээр таны хувьд олон за тулгаах тойрны хувьд хэр он болж өнгөрөв? Ер нь одоо ингэж харахад 2025 он бол сайхан жил боллоо шүү дээ. Өөрийнхөө бизнесийг явуулаад бас тэгээд нөгөө үзэл бодлоо илэрхийлсээр л байлаа. Өнгөрсөн хугацаа болгоноос бид нар ямар нэгэн үр өгөөж авч явах хэрэгтэй тийм болон тийм болохоор бас үр өгөөж авсан. Сайхан жил байлаа. За яг би ингэж сууж байна хаа. Одоо тантай адилхан нөгөө шүүмжлээд ил далаар шүүмжилж байгаа зөндөө хүмүүс байгаа те. Ер нь бол шүүмжлэгчдийн эсрэг за шүүмжлэгчдийн хувьд ер нь хэр он жил болов гэж бодож байна 2025. Өстөө нөгөө сенсацаар тасардгүй монголчин те гой сайхан мүлжүүртэй нөхс үв болгоно мүлжүүртэй сайхан жил боллоо шүү дээ. Бидрийг ер нь нөгөө монгол хүнийг мөнгөтэй байж болохгүй, боловсралтай байлгаж болохгүй гэсэн тийм улс төрчдийн бодлого байдгийн юм шиг байгаа юм. Тийм. Тэгэхээр аль болох ингээл нэг тэрүүхэнд нэг зугаацуулаад хооронд нэг нохоод яс хайж байгаа юм шиг ингээл ерөөсө тасралтгүй яс хаяал байх ёстой юм шиг байлаа л тий. Манай Монголын кейсэн дээр бол тэгж боддоо шүү дээ. Бас юу ялаа те сая манай найз уламсаахан гэдэг манай найз үүдгүй. Бас огцрог амархан гэж чагсаал амжилттай зохион байгууллаа. Энэ санал нэг үснэ та? Чагсаал дөө? Тий. Огцрог амархан гэдэг чагсаалын хувьд. Чагсаалын огцрог амархан уу? Тий. Нөгөө бид нэр одоо нэг хідэн гэр бүлүүд идэж уугаад ингээд нийгмээс тусгаарлагдчихад байгаа байхгүй 1 2 3 4 1 2 3 1 2 3 баг болцсон уу? Тий. Чихвчэндээ байгаа биш. Аав гэсэн жоохон миний чихвчэндээ байна уу тий? Тийм. Тийм байна. За. Улс төрчид ард түмэн гэдэг дунд нь хил хязгаар тавьчихад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бид нар нүг болж бүтэхгүй байгаа ард түмний хөдөлгөөн ажиллахгүй байгаа улс төрчдийг засгийн газрыг ямар нэгэн байдлаар шүүмжилж огцруулж яах хэвээр. Тэр бол зөв шүү дээ тий. Давтамжийн дагуу чагсаал цуглаанд угаасаа болдог. Угаасаа тийг хийж чадаагүйнүүд нь огцрох хэвээр зайлах хэвээр. Тий. Тэгэхээр бол тухайн засгийн газар яг сайн ажилласан уу муу ажилласан уу бид нар одоо шууд ингээд үнлэмжээрээ дүгнэхэд хэцүү. Тэгэхдээ цаг мөчид арт түмнээ бодоогүй арт түмнээ улам уурлуулсан гомдосон хилэгнүүлсэн учраас чагсаал бол зохион байгуулагдах ёстой огцрох ёстой л байсан л гэж харж байгаа шүү дээ. Айс. Ер нь гэхдээ одоо 26 онд ч юм уу дахиад юм хийх үү? Юуны? Одоо яг юм шүүмжилсэн видеонууд ер нь улс төрчтэйг ер нь л бай болгож шүүмжилдэг тийм ээ. Тийм. Ер нь гэхдээ энийгээ дахиад хийх үү? Хийн хийсээр л байх бол хүн өгтлэл хийн шүү дээ. 28 он хүртэл бүр илүү их үү? Анх чи Facebook гараал тэгэл ер нь болж чадахгүй юмнуудыг шүүмжлэх юмсан яаж шүүмжлэх үү? Хараалын хөвгтөө шүүмжлэх үү? Эсвэл зүгээр ийм нэг яжилсан маягтайгаар шүүмжлэх хаана хүнд хүрдэг юм бэ гэл их л бодчихлээ л 2010 онд чинь Монгол Facebook ингээл идэвхтэй дэлгэрэл байжсэн шүү дээ. Тэгэл тохоо үед чинь би нөгөө бас нэг байгуулгын харьяатай хүн байсан шүү дээ. Одоо үндсэн телевизийн хүн байсан байхгүй. Тэгээд ингээл шүмж мөмд бичээл ингээл за эн чин болохгүй бүтэхгүй гээл тийгүүтэл нөгөө дарга зэрэг нь дуудаал өө эн чин болохгүй гш
юм байж болохгүй. Тэ. Яасан ингэ гэсэн чи ийм юмд харьяалагддаг. Гэтэ эн чи миний үзэл бодол сошиал гэдэг чи миний талбар орон зай шүү дээ гэхлээр. Өгөө тэгвэл ажилласаа хална. Тийм мэдрэл байлаа шүү дээ. Одоо яг би нөгөө нэг таны нөгөө энэ би бол таныг энэ үеэс ч мэднэ нөгөө нэг Улаанбаатар хот нөгөө Канки Манкитай яваал тий. Тэгэл явгооны замаар Канкитай яваал гэдэг үеэс шүү дээ. Тэр үеэс ер нь мэдхий хаа. Зүгээр яг тэр үеэс хойш зүгээр танд ямар нэгэн дарамт марамт ер нь ирж ирсэн үү? Хувь үнээс ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар мэддэхгүйгээр ч юм уу. Нэ тэгээ эсвэл охин шүү гэдэг ч юм уу те. Эсвэл мэдхгүй цагдаагийн байгууллагаас ч юм уу залгаад ч юм уу энийгээ болмол гэдэг юмнууд ирсэн үү? Тий дарамт марамт ч явахдаа ямар ч нэг тайлбар аавъя гэж 2 3 удаа бол очиж байсан, уулзж байсан тий. За тэгээд хувь хүн гэх юм бол одоо би чинь одоо хотын даргаыг хамгийн ойр байгаагаараа өөрөө Улаанбаатар хотын иргэн болохоор хотын даргаа шүмжилдэж штэ болдгоо юм дээр дуурай. Тэгээд миний харж байгаа өнцөг би энэ ажлыг болохгүй байна гэж хараад ингээд тодорхой хэмжээгээр шүүмжлэнэ. За тэгээ ингээд энэ дээр ингээд тайлбар өгөө энэ төр гээд уулзж байсан тий. Зөндөө уулздаг. Энд чинь цаана ийм том агуулгатай том зургаар нь харуул ийм юм аа. Өнгөцөөрөө харах юм бол ингээд буруу харагдаад байгаа юм ч гэх юм уу. Тиймэрхүү тайлбарууд иржлээлаа. Наа чи хийн юу хийдэг битtain тий. Тэгээд уулзсан учраас яадгийг ямар зорилготой хүн бэ? Аль намын хүн бэ? Цаана хэн байгаа ингээд ер нь тойроо утгаар ч гэсэн ингээд эргэн тойрны хүрээлэлэр ч гэсэн байнга л тэгээд асуулгаж идэв штэ айгуу сонио. Өө миний арда би байна. гэж хариулдаг тий. Миний ард би байна, миний үзэл санаа байна. Тэгтээ би нэг би гэдэг эгоогоороо дайраагүй штэ эн чинь. Үнэхээр тааламжгүй тохиромжгүй шийдвэр, тохиромжгүй зүйлс хийгээд байгаа болохоор л ингээл өөрөөгөө толгоолол ингээл явдаг. Гэтэ ер нь бас их хидих зөв буруу ингээл яриа шүүмжлэлт авах чинь цаагаараа нөгөө өөрийнхөө ирээдүг болоод өөрийнхөө орлогыг бас хааж яддаг юм байл лээ. Ер нь болоо. Тий. За ингээл нэг би чинь бас нэг арга хэмжээ зохион байгуулдаг, PR зөвлөгөө өгдөг тий. Иймэрхүү тэгэл хөтөлж мэтлэн шүү дээ хорим найр арга хэмжээ, ивент минь бүгдийг хөтлөн. Тэгэл тэнгуүтэл нийслэл дээр ямар нэгэн үйл ажиллагаа ингээл болоо л тий. За ингээд хөтлөгчөөр ингээд та хөтлөн шүү гэдэг ингээд байж. Окей гэл ингээл байжсэн чил маргааш нөгөөдрөөс нөө наа чи манай нийслэлийг хэмжилдэг. Наа чи манай эсрэг талын хүн. Энэгээр хөтлөж болохгүй гэл нөгөө гэрээгээ цуцлаа л тий. Иймэрхүү тохиолдолд ер нь аягүй их болдог шүү дээ. Шинжил мэл дээр ялангуяа. Хаа ингээл байгууллагын захиалга хөтлүүлэх гэсэн байгууллагын дарган ч юм уу тий ингээд одоо энэ нэг нөлөө бүхий намын хүн байх юм бол өө наа чи манай намын эсрэг хүн байдаг. Манай намын эсрэг юм ярьдаг хүн мөн гээл ерөөсөө 2 цагийн дотор шууд гэрээгээ цуцлал мцлал байх л тий. Яг одоо нөгөө нэг шүмжилсэн болгоны нэг манай одоо хотын дарга маань наад чин тэрнээс ингэж хоолдог. Наад чи одоо тийх гээд энэ төр гэлдэгдэн штэ. Би зүгээр танаас шууд тэгээд асууч. Та зүгээр аль нэгэн намын харьяат уу? Би намын харьяат биш. Тий. Дээрээс нь би ингэ асууч. Та эсвэл ямар нэгэн байдлаар эрдэнэ төлөвлөлт ч юм ер нь нэр дэвшиг гэсэн бодлоо байдаг. Асууч. Би ямар нэгэн намын харьяат биш. Тэгтээ яг нөгөө улс төрчдийн миний тооч тасраа ичлээ шүү дээ. Хитсээ татаа суугаадсан чи гэдэг шиг л те. Улс төрчдийн ярьдаг үг байдаг л да. Бид нар энэ бохор улс төрийг бид нар энэ их орныг хөгжүүлэхийн тулд бид нар өөрснөө улс төрд орох ёстой байна гэж боддог. Би бол явандаа улс төрд орё гэж боддог те. Гэхдээ ашиг хонжооны төлөө бус те. Бусдын эрх ашигын төлөө өөрийнхөө эрх ашигын төлөө бос одоо нийтийн эрх ашигын төлөө ямар ч явах л байх гэж бодож штэ. Эцэст нөгөө ингээл нэг тендер аваад нэг мөнгө ууж идэх ингээ боломжруулалт бүгдээ арьж байгаа штэ тий. Тэг шаардлага байхгүй штэ тий. Би ингээд амьдраад болоо л байна. Зүгээр нөгөө нэгэнт л ийм шүмжлэх дуртай болохгүй бүхнийг ингээд илэрхийлж явах ингээд миний нэг 70-ийн олон мянган жилийн хүсэл байсан энэнгээрээ би үргэлжлүүлэл явна. Тэр болохгүй гэдэггүй байгаа юмдыг сайхан дуурайд хэлээд л явна. Тэгтээ өөрийнхөө хэлбэр те. Одоо шууд гаралт талбай дээр би чинь тэмцэж орилж харж үзээч хөө. Өөр нэг яаж энийг нэг яжлоод илдэвлэхүүл гэдэг л дээр л толгой гашлагал сууж идэв шүү дээ. Би яг бас сүлд хаа ингэж хараад байгаа. Энэ 2028 оны сонголт бид тэр шууд ихлэ улс төрлөө орчлоо шүү. Одоо удахгүй гарна энэ. Тий, удахгүй гарна уучлаа. Шийсийг бодохгүй хайнаа. Ер нь хаад би зүгээр ингэж хараад байгаа. Харьцангуй 28 оны сонгуул амар гайг болох гэж боддог. Би л яг л нөгөө нэг
манай залуучууд ч юм уу эсвэл зүгээр залуучууд бол хувийн хвшлэн бүр нэгдэлт гарч чадах юм санагдаад байна. Татвар матур дарамтнаас л тий. Тэгээд тэрнээс гадна залуучууд маань ер нь жоохон ер нь гайгүй нэлээ ухаантай болцсон болоо да гэж хараад бол 28 оныг ер нь бол нэлээд давгүй сонголт болчихлоо гэж бодоод байна. Та юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Гол нь нөгөө л нэг сонгуулийн нэг угсарсан систем байгаа л да тий. Яаж олон санал авах вэ? Яаж нэг 100 санал илүү авах вэ гэдэг намын нэг 2-3 сүүлийн 2-3 сонгуулийн нэг систем биш. Тэр бол эвдэгдчих болов гэж найдаж байгаа. Ягаад гэвэл бид нөгөө нэг сонгогчийн боловсрал гэдэг чинь нөгөө иргэдийн боловсрал ахгүй юу? Иргэдийн боловсралыг хүмүүс яаж олж авах вэ? Дээр үед чинь гарав утас мутас байхгүй тий. Зөвхөн ингээл нэг номыг хайж олоод ингэж авдаг байсан бол одоо бид ерөөсө гарт чинь байгаа чат гар утас ухаалаг гар утасаар мэдээлэл яаж хийж байгаа суглуулж олж болно. За бүр мэдэхгүй юмудаа одоо бүр чат GPT гээд бүр эрхлүүлж штэ бид нар бүр давраад штэ. Энэ чат GPT асуугаал ерөөсө бид нар тодорхой хэмжээний мэдлэг боловсрал тааварлал таамаглалаа ингээд олоод авчих боломжтой байхгүй. Тэгэхээр одоо юмнууд нөгөө залуужж байгаа 80-аад оныхан байхгүй бол Монгол улс хөгжинэ гэдэг шиг ер нь муугаар ярихад тий бид нар одоо ингээд дандаа үгүй 60-аад оныхан байхгүй бол Монгол улс хөгжинэ гэдэг шиг одоо ингээд шинэ давлгаа шинэ залуучууд чинь сонгуулийн ихэнх боловсролын сонгуулийн ихэнх насын ороод ирж байгаа байхгүй. Тэгээ 28 оны сонгуул бол сайхан болох байх. Гэтэ энийг бас нөгөө хэд ч мэдчихэл байгаа шүү дээ. Яаж тоглох вэ? Тэ яаж энэний эсрэг тоглох вэ? Яаж залуучуудыг бид нэр эртгэн зинжи ч юм уу альфа үеийнхнийг эртгэн ингээд бэлдэж өөрсдийнхөө уруулах уу гэдэг тоглолтуудаа ингээд баг нэг эхлээд нэг 10 жил болж байгаа юм. Би бас хардж байгаа. Тэгээд үс юм барахгүй юм бэлээ. Амар юм бэл. За ойлаах энэ сэдв ингээ аяа би ч ер нь нэг юм ярих дургүй яхаа. Fucking стойт гарт те. Яг хөө зүгээр одоо таны болон хоёрын зорж байгаа 26 он зорж байгаа зорилго тэгээ цаашдын ер нь том амбицлж байгаа зүйл нь ер нь юу вэ? 1 2 3 4. Одоо 26 онд яг нөгөө ажиллаа хийдгээр хин амьдрдгаар амьдран. Тэгтээ бас нөгөө өөрсдийнхөө эерэг карьерийг илүү бүтээх тийм л зүйл төлөвлөд байж байгаа. Ингээл нэг далдагнаал тэмтэнийг юм яриад худлаа өн жүжиглээл алиалах гэж ядаал жүжиглэх гэж ядаал хандлт авах гэж ядаал яа гэдэг ингээл ер нь ингээл дүгндэг хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо тэгвэл ерөнхийдөө энэ хоёр чинь бас ийм эерэг залуучууд байт юм байна. Бас ингээд нэг тарих толгойтой юм байна гэж бодогдохоор тийм хэдэн зүйл хэрэгжүүлэх гээд бэлдсэн байгаа. Заавал улс төртэй холбогдохгүй шүү дээ тий. Гэхдээ ер нь тиймэрхүү мигэд эхэлсэн байлээ тий хоёр. Ер нь сүүлийн үеийн видеонууд ч бас хүнд нэг жоох юм өчгөөд ч байгаа юм шиг тиймэрхүү болцсон байл шүү тий. За ер нь би бас танд бас нэвтрүүлгийн дондор бас Жимсний компотод танилцуулж гэж бодлоо. Тэгээд SV компот гэдэг компот байгаа хаа. Ер нь өмнө харж ирсэн үү та? Үгүй харж байгаагүй. За тэгвэл өнөөдрөөс эхлээд ер нь харж байгаарай. Найлд орохтой нэгийг аваа орж байгаарай. Яагаад тэгэхээр хаа нөгөө манайх сахаргүй ямар ч сахаргүй. За энийг бол манай шинжилгээний бичиг болонтой орц найрлагаас нь шууд харж болно. Тэгээд жимсний сахарыг ашиглаж ийм компот байгаа. Тэгээд амсуулнаа бас гоё бэлэг мэлгэндээ өгнө. Ер нь жимсний хэрэглээ ирвэ та? Жимс юу нэр гэдэг? Гэхдээ яг нэг тодорхой хэмжээгээр өдөртөө нэг хоолны дараа мараа нэг ямар нэгэн байдлаар идэх нь зөв шүү дээ тий. Эрүүл амьдрах. Тэгвэл нөгөө нэг хэд бид нар чи хэд хүн тоолтой хүмүүс. Дандаа ингээм мах идчихэд мах гурил ерөөсө голцсон шүү дээ. За будаа бол хөнгөн тий. Энэ хүн тоолныхаа дараа ямар ч нэг яг ямар өрөө өгөөж өгдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг алим ч юм уу, нэг банан ч юм уу, нэг мандарин ч юм уу заавал идэж явах хэрэгтэй гэсэн тийм. Юу идэв шүү дээ. Ер нь гэхдээ тэгж яг идэж чадчихна уу? Чадна шүү дээ. Nice. Ер нь идэж явах зүг шүү. Би зүгээр өмнө тулгаагаас асуусан л тахаа. Тэр зүгээр яг буцаалал өгнөд сонголтойгоо холбогдчих магадгүй. Яг таныг яас ч нөө зочинтойгоо хамгаалтаар орох юм л та. Тэгээд яг ингээ асууч. Сонголт өгөхөр ямар нэгэн санал ирдгүү? Ирдэг. Хэр ирж байна? Ер нь хэр ирж ирсэн? Бизнесийн удирдлагаар би чинь 2007 онд төгссөн байхгүй. За тэгээ энэс хойш ер нь тасралтгүй сонгуул болгоноор PR медиа хариуцж ажилласан 2008 оноос. Яг сонгуулийн үеэр үү? Тий. 2008 оноос хойш. За тэгээд их хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул гэл ингээл ээлжлэл явж идэг. За сүүлийн 2 сонгуул дээр бол санал ирж байна.
яг хоёр нөгөө контент талаас ч нөөсөл нөгөө хойдолд одоо пост production PR медиаг нь хийгээч гэсэн. Бүр дэвшээч гэдэг. Тий. Бүр сүүлийн 2 сонгуул дээр бол авч байгаа шүү дээ. 20 онд авсан, 24 онд авсан тий. За ингээд дэвшээч. За ингээд би ингээд уулзаж ярилцаад тий дэвшээч мшээч. За нөхцөл нь яах ийх юм. За ингээд гараад ингээд би чинь зөвшөөрөхгүй шүү дээ. Гараад ингээд бодно. За энэ чинь цаана юу вэ? Зүгээр нэг сонгуулийн өрсөлдөгчийн тоо бөглөж гин үү тий. Ингээд нэг ингэх гэж гин үү, тэгэх гэж гин үү гэдэг нэлээд эргэцүүлдэг юм дотроо тий. Тийм. Медиа PR-ын санал бол угаасаа авдаг хийдэг. Яг зүгээр тань дэвшээж гэж штэ тий. Тэнгүүд яг би бас нэг иймэрхүү юм сонссон бас ажилласан баг. Нэг одоо эдгээр чинь санал хуваах гэдэг айгүй том ажиллагаа явдаг юм шиг байна тий. Тиймэрхүү зорилготой л байсан мөлөө яасан юм бэл. Тийм. Ер нь болоо. Яа окей зүгээр нөгөө талаа харлуулах ч юм уу эсвэл юм контент чиглэлээр ингээд өгөөч гэсэн юмнууд ирдгүү. Эсвэл шүү дээ. Намайг тийм ингээд дэмжиж өгөөч гэдэг ч юм уу. Тий, ирнэ. Мөнгөнд тэр дуртай ер нь. Мөнгөнд дургуун чиж байх тий. Амьдралыг одоо нэг өнгө оруулагч юм бол ялчгүй мөнгө шүү дээ тий. Тэр одоо жишээ нь танаа гоё юу лэн чи. Тий, компонтыг авах мөнгө л хэрэгтэй шүү дээ тий. Зүгээр энэ одоо чинь ялчгүй таны л харлуулад та зүгээр өөрөө хувь өөнийхөө хувьд дургуй ч юм уу одоо үзэл санаа хийдэг зүйл нь таалагддаг нь үнэхээр л том мөнгө амлаа тавил яхан хийх үү юм хийж хүү татгалцчихсан зөндөө гэж яахгүй ингэдیں۔ Би өөрийнхөө нэг үзэл санаа байгаа тий. За ингээд тэгэнгүүт яг ингээд миний үзэл санааны эсрэг нэр дэвшигчээд эсрэг хүмүүс ингээд надад санал өгдөг тий. За ингээд ажиллаад өгөөч хамтарч ажиллая. Тэнгүүт би өөрийнхөө одоо нөгөө байдлаараа эсвэл олон нийтийн ингээд нэг дүгнэлтээр тухайн хүнийг тухайн намыг ч юм уу тий буруу ойлголттой байж магадгүй шүү дээ. Уулзсан нэгтлэн илүү ингээд ухаан за нэр дэвшигчтэй уулзаа за хар юмнуудаа шууд асуучих. Та хүчингийн хэрэг хийж ирсэн үү? Холбогдож ирсэн үү? Чидг юм уу те та эсвэл нэг гэдэг уур бухимдлаа барьж чадгүй хизээ нэгэн цагт шууд ингээд зодон цохон хийгээд ингээд бүдүүлэг үйлдэл гаргаж ирсэн үү эхлээд би шууд тэр хувь хүний шууд ухах дуртай тэгээл ингээд үнэхээр ингээд муу зүйл хийж ирсэн маш олон хүн гомдоож ирсэн те тэрэндээ ингээд гомдохдоо дуртай байсан бол би шууд үгүй би ажилламааргүй байна л гэдэг чи өөрөө нэг хувь хүнийх нь цаад ёс зүйн тийм нэг онцгүй өөдгүү байгаад байгаа юм бол бас онцгүй шүү дээ. Би хичнээн ингээл мөнгөний аваад магтан дуулаад яхад би л тэнтэй ингээл хавсрагтаал хамаг ажлыг хийж өгсөн адилхан новш гэдэг л дүгнэлт авч үлдэн тий. Шууд ингээл ороод за сайн байна уу гэж тэгсэн чил мэндийн зөрүүг ширээн дээр дав гэл ингээл хідэн давхар юм арвар бооцсон бодол ингээл тавиал за цалин эхлээд урьдчилгаагаа авчих. Одоо тэгээ ажиллаарай гэл. Тэгдэм үү? Тий. Тэгэл за хоёул энэс өмнө нөгөө нэг хоёул биеийн дээр нэвтрэлцэх хэрэгтэй байна тий. Та ямар хүний, би ямар хүний, би ямар хүн дээр ингээд ажиллах гээд байгаа нийн үгүй сайхан мэдэх хэрэгтэй байна. Гэл ингээл ярьцлага хийгээл тэгэл ингээл за уучлаарай гэл ингээд ширээнтэх мөнгөнд нь хөрөхгүй. Тэгтээ ингээд тантай уулзсандаа баяртай байна гэж гараа явжсэн. 2-3 тохиолдол байна. Бүр одоо ингээд чиний нүдэн дээр ингээд багцаар нь ингээд хэд бооцсон 4 бодол тийм үү? Хэдэн зуун сая юу? Би үлэн дээрс нь тавилаа штэ. За урьдчилгаагаа ажилдаа орё гэж шууд тийг. Тэгээ мөнгөний авчгаар авчмаар би амьдрмаар штэ тийм үстэй. Би ингээд амьдраад ингээд явчмаар штэ. Тэгээ ингээд яад тест нэг 2-3 долоож байгаа байр авах таастай тий. Тэгээ хаяад ялангуяа бүр сая сүүлийн сонгуул дээр хүртэл ингээд хаяад явжсэн 2 тохиолдол. Тэгэл гараал үнээр хэлээ тийм үстэй. Нэг юм нуугаал хот яриалах бас онцгүй шүү дээ. Тийм тохиолдол байна. Тэгтээ яг гараал явахаар ямар санагдах байхаа. Өө яа тэгэл за. Вэштэй. Нүн контент хийдэг хүмүүс их яг ийм тохиолдолд маш их үед зөндөө байх тий. Нэг баг биг юм MFTV битүү. Тэр байх юм. Авалцсан гэж.
Мэд бүр аим шатдаг байгаа байхгүй. Тийм. Гэтэ бас NFT-ийн хувьд бол манай хоёроос яг тийм төстэй яг оролцдог юм шүү хамаа. Тийм, улс төрд оролцохгүй. Нөгөө юм ярил сайн мэдэхгүй нөө. Тийм. Одоохондоо яг нөгөө сайхан залуучууд, эрч хүчтэй залуучууд те. Нөгөө улс төр чи улс төр сонирхгүй бол улс төр чамаа сонирх нь. Би хизээч амьдралдаа 20 хэдэн настайдаа те улс төр руу орохгүй, улс төр хийхгүй, дэвшихгүй гэж боддог байсан. За 30 гарлаа. Гүн байна. Бид нэр өөрснөө нийгмийн оролцоон дотор буцалж ээж үнэн мөнийг мэдж хөгжил дэвшлэл рүү оролцох хэрэгтэй байна. Яг үнтэй. Тийм. Нөгөө одоо яг бизнес ингээд сая би юм ярих дургүй гээд байгаа юм бас өөрөө яг нэг талаараа бас буруу юм шиг. Буруу тийм. Бид нар өөрсдөө энийг сонирхож яг бидний ирээдүй бидний үр хөвгт бидний гэр бүлтэй шууд хамааралтай зүйл болохоос аль нь яг юу вэ яадаг вэ гэдгийг бас мэдчих хэрэгтэй юм шиг байна. Бид нэр би одоо Монгол ардын зүүр цэцэн үгнүүдэд маш их гомддгийн. Яагаад гэвэл монголчуудын гомгийг оюун ухаанлаг байх, мэдрэмжтэй чадвартай хийж бүтээх байх бүх галыг унтраадаг мохоодог үгнүүд байдаг байхгүй юу? Жишээ. За, барын зулцгийг баг дээр нь fucking shit. Яаж байгаа энэ нөгөө нэг 60 оныхон зохиоц юм ааш юм байна. Дүүнэр хол бай те. Бид нар зүгээр шаан. Үгүй шүү дээ. Эсэргээрээ байхгүй. Барын зулцгууч цөм шаах хэрэгтэй байхгүй. Тийм. Ерөөсө бүх үгнүүд юм нэг ерөөсө биднийг эсрэгцэлж идэг тийм бюро болоогүй бухын басаар баа. Тийм шүү дээ, тийм. Энэ зүгээр юм ч хэлэх ёсгүй гэж байгаа юм шиг үү? Тийм. Юу ч зүгээр бүгдийг ингээл ер нь хандын хааг дарж байх л ёстой юм байгаа. Эрдмээр бишээ эдээр бие чимхээр эрдмээр бие чим. Окей, энэ зөв. Тэгтээ аль аль нь чухал байхгүй юу? Эрдэм чухал. Эд чухал тийм үстэй. Тэгэхгүй ингээл нэг бити эд мөнгөнд шунаг бай. Зүгээр наа тахиндаа юу ч ингээл хамаагүй хийгээ доктор бүх юм иншаа. Яа Монголд өнөөдөр докторууд, бүх инженерүүд, Монгол улсыг хөгжүүлэх хэрэгтэй хүмүүс нь хаарна. Бүгд ингээд яс ямбар төр төмбөр ингээд намбагаад те ингээд чимээгөө хаашаа суудсан байна. Гүү штэ эдгээр чинь цөм шаага галзуурах хэрэгтэй байхгүй. Өө шугам. Одоо ингээд бүх үгнүүд чинь тийм. Навшин. Одоо юу яд штэ те. Тэгээ бид нэр хүүхдүүдэд өсөхдөө хүртэл хэлдэг үгнүүд чинь бас амар гомдмаар муухай үгнүүд. Үгүй хэцүү зүүрлэлүүд те. Ширээн дээр битээс өрөнд орно. Хуцалтаа ширээн дээр суулдаа хамаадах штэ. Энэ өрөнд энэ дээр суул өрөнд орно гэсэн тийм яг ямар философи байгаа. Яг нөгөө ширээн дээр суул наа чи хүмүүс хоол ундаа иддэг гадны хүн орж ирэх ширээн дээр суугаад байл муухай харагдана гэдгээс л ингэж нэг сэргийлээд нэгсэн тийм хаалга алдлуул яана нэлээ. Орондоо битээ өөл ээж нь өхөж ирж байгаа шүү. Манай Монголын зөөрцсөн өгнүүд тийм сургамжтай өгнүүд бол ер нь л биднийг л бүр багаас нь дарах зорилготой л юм бэлээ шүү дээ. Би тэгтээ хаа ингэж боддtiin. Яг таны нөгөө саяны одоо нэг 60-аад оныгын зохиосон байж магадгүй. Би бол наа өгнүүд чинь бол яг Монголын зүр зүг гэж боддгоо байхгүй. Наа чи яг л нэг 60-аад оны маны. Би бол харин эсэргээр хаа Монгол зүрдсэн яг зүр зүг бол амар философи гэж боддtiin. Би одоо чинхаа нэг 2 жил мэл тархины квант талбарын талаар судалсан байхгүй. Яг хүний бодол гэж яг юм бэ. Болно. Манай хамаагүй шүү. Тамхисаагаар маань чипс идвэл идэх хаа. Тэ хамаагүй. Хоёул зүгээр хоёулаа ярьж байгаа юм шиг л ярих тамхисаач бол хоёулаа одоо удахгүй манайх нэг та тулгаахта дахиад орвол манайх удахгүй пивт болж байгаа. Оо. Тэгт нь ордог байж. Одоо 3 дугаар үлэлт пивт болж бүр пив мэв байгаа гой сонаа. Тэгэд ярих гэдэг юм дахаар Монгол философи яг Монгол ардын зүр зэгээр амар харагдсан юм л. Нөгөө квант талбартай би холбоотойгоор ингэж шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм байна хаа. Хүн нөгөө үргэлж сайн сайхын бодоод гэгээлийг бодоод байвал тэр нөгөө хүн тархиндаа тэрийг үрж идэг. Тэгээ тэрнийхэн төлөө ингээд далд ухамсарнялчууд тэгж ажилдаг. Тэгээ тэрэндээ хүрхийн төлөө ингэж ажилдаг гинэ. Тэрнээс манай монголчууд нөгөө амны бэлгээс саштын бэлэг тэгээ санаж явал хүрэн сажилж явал бүтэн гэдэг ч юм уу. Амар гоё Монгол философитой байсан байна гэж би боддог хөөх. Тэр нь бүр одоо 21 дугаар саяхан батсан тархины квант талбар гэж байт юм. Энэ бол нөгөө ямар нэгэн далд ухамсар юм эсвэл юм юу одоо мухар сүсэг биш юм байна гэдгийг нотолцож байгаа байхгүй тий. Тийм ээ. Би түрүү нөгөө Монголын зүүрцсэн үгнүүд бүгд худлаа гэд бас буруу юм ярьчих. Энэ нөгөө сүлд апдейт хийсэн навшин зүгээр үгнүүд л ахгүй юу. Одоо тэр нөгөө тэр манай бүүмэр үеийнхэн чи айгүй том өндөр эготой хүмүүс гэж байгаа байхгүй. Тэгээд
өөрсдийнхөө эгог тийчих гэж л одоо тэр бюро болоогүй аж бухын басар баамаа тий. Тэднийг л зохиосон баг ш. Би бол тэгтээ тэрийг бол Монголын зүрх зүг гэж бодохгүй. Тийм байна тий. Тэр чи одоо юу гэдэг зохиомл философи юм ааш тий. Бүүмэр үеийн философи шах. Яг энэ шиг нөгөө нэг улс төр залуучуудын бидэд одоо ингэ тэгж штэ тий. Улс төр ярих дургу, улс төр яриад уйтгартай ч гэдэг юм уу тий. Энэ нөгөө нэг бас нэг улс төрчд нь өөрснөө биднэр лөө бити цөмрөөдөө гэдэг юм хаалт хийгээд зохиос үгэж магадгүй. Тийм. Тэгэхээр хоёлаа эсрэг уриалга хийх нь шүү дээ. Залуучуудаа улс төр сонирх мэд ядаж ингэж нийслэлийн бүтэц яаж явагдгийг, аймгийн бүтэц яаж явагдгийг, иргэдийн төлөөлөгч юу, их хурлын гишүүн юу те, ерөнхийлөгч юу хийдیں۔ Ерөнхий сайд юу хийдیں۔ Бүгдийг ажил үүргийн сайхан мэдчих. Нөгөө талаар тийм би бас та нарт баярлалаа гэж хэлмээр тайхаа. Би яг үндэ бас л адилхан тэр улс төрийн сонирх дургуун өмөртлөө. Яаж тэрийг сонирхолт яг бол нөгөө улс төрч аягүй уйдгартай болохоор хүмүүс сонирхдаг байх та. Тэрийг аягүй сонирхолтой байдлаар одоо та болон одоо нөгөө амраах банд викли шоугаараа аягүй сонирхолтой тэрийг би 7 нүгэл үзчихдэг байх. Хагасааны орой орчтой. Тэг өглөө бүтээсэн нүглээсрэл гэрээ цэвэрлэлтэй зүгээр тавьчихдаг байх компьютер дээр. Тэгээ сонсоод гэрээ цэвэрлж яхад нэрэл нэрс гоо шат юм байна да гэдэг юм авчиж байгаа хэрэг. Хөгжилтэй байдлаар ингээд биднийг бас арай л амар шатан биш шүү гэдгийг ойлголтыг авчиж байгаа. Тийм болохоор бас иймэрхүү байдлаар хүргэж байгаад баярлаа гэж хэлмээр байна. Надтай адилхан бас яг ингэж хэлчихэж байгаа залуучуудаас зөндөө байгаа хаа. Гэлалаа ямар гоё юм бэ. Тэгэхгүй л тэгэл байнга хэвээр намрын чуулган сонсоод тэдний хоорондын хэрэглэн сонсоод бол уйдгартай тэгээд дахид сонирхгүй бах өө. Тэр ивэрэл явах бах. Тэгээд иймэрхүү байдал эдгээр чинь бас ингэж юу вэ хэвээр. Энэ жил чинь бүр улсын төсөв чинь 10 дахин их төсөв батлагдсан байлээ шүү дээ. Улсын төсвний Улаанбаатар хотын төсөв. Тийм. Тэгээд сая сон гараад нэг дүүжингүүр мөр загвараад энэ талбай дээр тавьсан юм шиг харсан уу тэр нь? Тийм харсан. Тэр нэг би л тэрс надаас боохгүй л юм да тэр мөр. Тиймэрхүү юм хөгжилтэй юмнууд тэгээд их болдгийг бас хөгжилтэй байдлаар хүргэдэгт баярлаа гэж хэлмээр байгаа шүү. Баярлалаа. Юу зүгээр гэг сая улс төрд ер нь яваандаа хүч үзнэ гэж та хэлж штэ тий. Гэхдээ энэ бодол дээр ер нь үнэн ч байгаа юу? Одоо энэ бодол дээр тууштай байгаа юу? Яг нөгөө жил ингээл өнгөрөх тусам нас нэмэгдэх тусам бид нэ оролцох хэрэгтэй юм байна. Оролцчихээж ингэж тэр цаад буглаа нь юу байдгийг хаанаа алдаад байдгийг гэдгийг мэдэх хэрэгтэй. Оролцож дотроос нь ингэж орилолдох хэвээр засалцах хэвээр л гэж боддгийн. Одоо ингээд магадгүй чи ч гэсэн те 20 эдтэй залуучууд 10 эдтэй залуучууд ч гэсэн одоохондоо улс төрд хизээч орохгүй ойлгомжгүй гэл нэг тэнд нэг айгүй том нэг тийм нэг хар нөх байхад байгаа ойлгомжгүй те. Ингээд юм бодоод юм уншаад судлаад ирэхээр чинь наа чи ойрхон асуудалгүй. Тэгэхээр бүгдээрээ улс төрд гар бие оролцож ээж хөгж штэ. Улс төрд гар бие оролцож иргэн бүрийн сэтгэл юун дээр гомддгийг, юун дээр алдаад байгаа гэдгийг мэднэ гэсэн. Тэгэхээр жил ирэх тусам ер нь одоо улс төрд би орно гэдэг бодол бол ихсэж байгаа штэ. Харин тийм ээ. Би зөв сэтгэлээр бодсон шүү. Ер нь нэг сая залуучтай холбоонд манай бас найз маань зүрх. Манай тэгтээ найзууд аягүй тийм актив хүмүүс хаа. Дуулмаагаас ахуулаад бүгдээ аяйгаа. Би тэдний хажуудалж их борд гэх яахгүй. Тэгсэн чинь бас манай сая найз аягүй мондын найз маань цагуудын сэдвээ суралт өгсөө. Тэгээд оюутны холбоонд Монголын залуучдын холбоонд нэр дэвшижсэн чинь бас л ардын намын нөхөр гарцсан байна гэж сая сүлд би уучаад тэгж ярьж л. Тийм чи нөгөө л нэг залуучуудаа бас л эртнээс бэлдээд энэ чи тэнд хүртэл байгаад баг залуучтай холбоотой угсаал энэ жоохон муу нэртэй л газар өшөө байгаа. Тэгээд би сайн мэдэхгүй л энэ өөрөө сонирхдаг болохоор тэр шиг ингээд бас багаас нь нөгөө нэг өөрсдийнхөө троллуудыг бэлддэг ч юм уу тэгээд тэмэрхүүл байд юм шиг надад санагдсан. Тэгээд одоо бас юу ч болт юм байгаа. Би бас сайн мэдэхгүй л байна. За би нэг 50 оны улс төрч байлаа тийм үү? 50 он төрсөн хөгшин төгцөг байлаа гэж бодъё. За тэгээд ингээд миний улс төрд идэвхтэй байх хугацаанд нэг хэдэн настай 40 настай гэсэн үг шүү дээ. За тэгээд 50 нөгөө улс төр чинь хөгшрөөд 50 хүрээд ирэхээр өөрөө нөгөө улс төрийн оролцоо нь нүүр царайгаараа ч гэсэн тийм наа хөгшний чинь сон тэгээд тэгвэл би дараагийнхаа үеийг бэлтэн 10 жилээр ингэж бэлтэн. Тэгэхэд бол яах вэ? Жижиг шатлаас нэхлэх хэвээр 10 жилээс нь энэ хүмүүсийг би бэлдэх хэвээр тоглох хэвээр оюутан болоод яах юм? Холбоор оруулах хэвээр ч гэдэг юм уу тийм.
ингээд шаталтай бэлддэг юм хэсэг юм бол байгаа. Бүр багасна. Тийм, бүр багаас нь бэлддэг. Ингээл одоо ингээл анзаараад харч эргэн тойрны хүмүүс ингээл улс төр ингээд оюутан багаас хөөгөө явцсан тийм үү. Одоо ингээд улс төр янз янзын албан тушаал хийж байгаа миний үеийн залуучууд байна шүү дээ. Тэгээ ингээд бодоод исэн чинь яасан байх нь. Тэд чинь бүр оюутан багтаа бэлтгэдээд эхэлсэн байсан юм тийм. 10 жилээсээ бүр бэлтгэдээд эхэлсэн байсан юм байна. Гэж ингэж тайлагдчих байгаа байхгүй. Би бас монголчуудыг бүр арай хүлцэнгүй хүмүүс гэж боддог байхгүй. Жишээ нь ингээл нэг хүн ирээд нэг зогч штэ хаа. Тэнгүүт төвчээл ингээл хөдөлсөн энийгээ суугаад гүрийгээ шагаалстай. Дахиад ирсэн ч ингээд дахиад зогсон ч ингээл зохиулаад суугаад идэг гэж бодоод итэй. Ер нь айгүй тийм хүлцэнгүй юм дээрлхүүлээ сурцсан ч юм уу. Надад бол тийг санагдаад. Улс төрчдийн үгүй улс орнуудын жишг байна л да тийм. Ингээ харьцуулаад ярихаар монголчууд өлсөж үзээгүй, монголчууд зовж үзээгүй гэж ярьдаг байхгүй. Энэ яг нөгөө сүүлийн хэдэн жил сүүлийн одоо 70-80 донд гаргасан үг л баггүй. Бид нар түүхээ сөхөөд үзэх юм бол хангалттай зовсон, хангалттай нядлуулж ясан тий хилэмдүүлтийн үед байна. За ингээд тийшээ ингээл манчин дарангуул байна. Маш их зовлон үтсэн, маш их хүчээр хийлэл өлсгөлэн үтсэн ард түмэн баггүй. Хоорондоо маш их байсан. Нэг айгүй хаасан. Нэг бие бинийгээ алдсан. Ингээл юунуудын хүн төрлөختний дунд биш тээ өөрснийгөө алж хядсан 2-3 удаа алж хядсан үндэстэн бол монголчууд байдаг л байхгүй. Тийм. Өөрснийгөө алж хяддаг. Тэгэнгүүт одоо бид нэр түүхээ мартуулах, өнгөрснөө мартуулах юм процесс болгүй. Хэдэн жил явагдсан мэд. Тэгээ бид нэр өсч үзээгүй юм шиг санагддаг тий. Зовж үзээгүй юм шиг санагддаг. Нэг л дэлхийн талыг эзэлсэн. Тийм. Нэг л их дэлхийн талыг эзэлсэн. Ямар зовлон үзээд өвөг дээдс маань яаж зовж ирсэн мэдэхгүй шүү дээ. Одоо 30-40-од оны хүмүүс ч юм бол ээж аваагаа мэдэхгүй шүү дээ. Яг үнэндээ. Өвөө нь ямар хүн байсан, ээж нь ямар хүн байсан ингээл тэгэл явах хөдөө тэгэл мал дээр зарцлагдаж би өргөмөл хүн тий. Би ээж авдаа өргүүлсэн хүн. Би ээж авдаа зарцлагдажсэн. Манай эмээ өвнөр тэгж ярьдээ шүү дээ. Би ээж аваагаа мэдэхгүй. Хилмэгдүүлтийн үе манжийн үед ингээл яасан мэдэхгүй. Тэгэл битүү ингээл сарнаа дайндаа ч юм болоо жоохон ингээл наач чишгаа. Өргүүлээл зарцлагдаал ингээл тийм удмын тийм төөрөгдөл бол байгаа шүү. Тэр зэгтээ бас би өстө яг өчтөрхөн сүүн цагийг нэг үзлээ. Тамир автагаа найруулсан те. Тэр кинон дээр яг надад ч гаргачлаа. Хилмэгдүүлэлт гэж яг юу болсон юм те. Тэгээд та яг бүх үе шатлал нийгмийн давхраг гэж бүх юмнуудыг тэрэн дээр харуулж тэрэн дээр бол Монгол алстай аюу завсан л арт юм байлаа уг нь. Тэгээд нэг тим юм одоо мартаад байх хэрэгс надад сонирхол байна. Үгүй. Тийм учраас сүүн цагч бай хилмэгдүүлэлтийн үеийн хэд хэдэн кинонууд байдیں۔ Байх хэвээр. Бидний ийм зовлон үтсэн хүмүүс шүү гэдгийг бас харж байгаа. Сүүн цаг кинон дээр тэгдэж шүү дээ бас. Ой тэр нэг хэдэн хүмүүс нийлээл ихний ээлжинтэй нэг 3-4 цэргийг буудаал алчил та тийм юм. Нэлэр. Тийм. Энд харагдахгүй байхгүй. Эв нэгдэл гэж байхгүй. Яаж зүхтахаа л бодоод байдаг. Яаж би малтайгаа үлдэх үү? Яаж би хэдэн бар гэртэйгээ үлдэх үү гэдэг л хүн болгонд дор бүрнээ нөгөө тэгж бодоол ингээл хинүүс ирсэн одоо нэг хамаг мал хөрөнгө чинь хураагаад ялт тулгаад буудаж ин гэхтэл зүгээр шууд эснэрээ аваад хүүхдүүдэд амтарн хийгээл зүхтаж байгаа юм. Өө тэд нар чинь нийлээл дан тэмцчихэд бол тэгэл ямар түүх яаж ирэх вэ мэдэхгүй байна. Тэгэл бид нар ер нь нийлгүй тий. Дээр үесээ л ер нь амар төвчээртэй шагаад гэсэн шүү. Хүчнүүдээ сурцсан. Шаалгуулаад тий. Дуртаа орж ирээ шаадаг тий. Тэр ерөөсөө эв нэгдэл байх хэрэгтэй юм л гэж. Эв нэгдэл байхгүй учраас тийм зүйл байхгүй. Тэмцэх чадвар байхгүй байсан байл гэж би боддоо шүү дээ. Хизэнээс хаа ер нь гэхдээ иймэрхүү болсон юм бол одоо нөгөө нэг тэгдэж шүү дээ. Нөө манай монголчууд би хаа хятад сурсан баг би яг үнэллээ. Тэнгүүд хятад хаа гудамж нэг ширхэг чогод үзээ. Одоо жишээ нь бас миний хотод байсан. Тэнгүүд би нэг хятад айл мэлд ороод үзсэн гэд. Йоо. Ямар муухай гэж. Муухай. Уу яг зөрхөөл зүйдэ байгаа л дээ. Тэр гудамж нь юм байж ч гэр нь айгүй муухай. Байдаг хөөхгүй. Би бүр гайгаад идэв. Тэгэхэд манай Монголд айлд оронгууд
гэр аяг цэмбигээл цэмцэгээл тэ. Орцсон заваа, орцсны үүдэн заваа. Манай Улаанбаатар хотын гудамж заваа байдаг. Би тэгээ энэ дээр л өстой яг хат үзсэн баг. Үүднийг манай монголчууд нь хизээнээс тийм болцсон бэл нэг юм. Би л болж ивэл болоо гэсэн шиг ингээл өөрсдийнхээ юмыг толиол миний хүүхдэлстэ бусдаас дутуу байх эсгүй гэл тэ. Миний хүүхдэл ийм байх хэвээр ийм байх хэвээр гэл байдаг. Одоо ч тийм үзэлтэй л. Миний гэсэн юмнууд л болж ивэл болоо гэсэн үзэлтэй. Хизэнээс тийм болсон бол гэж бодтыг. Угаас бүр арайч бүгдээрээ тийм байгаагүй л үү те. Уг нь тэгж нүүдэлч ард түмжстэй тийм юмнаас хол хүмүүс байх үү. Энэ нас та яг нэг яг кинонд дэр гадагшны социалист тийм таас холбоотой байж магад. Эсвэл ардчлал буруу хөгжөөд тэгсэн ч юм болоо. Би одоо яг энэ хизэнээс яг бүгдээрээ ийм болсон юм бол доо гэж боддог л. Тийм наа чи 90-ад оноос ардчлалын хойшлын юм болсон л доо. Хүн болгон уучлаа. Тий, дээр ардчлалаас өмнө бол хүн болгон тэгш хэрэгтэй, хүн болгоны баг өмч бол улсын өмчтэй тэгш өмчтэй байх хэрэгтэй гэдэг үзэл байсан. Манай аав ээж эмээ өвгөнөр ч тийм штэ. Тэнд ингээд сул юм байж хаад баг болохгүй гэл те. Тийм ухамсартай. Тэгвэл ардчлал гараад ингээл бүгд ингээл ажил дөрүүд бүгд хаагдаал ингээл бүгд нийгмээр архинд ороод амьдралын дороотлол руу нийгмийн дороотлол руу бүгд ирсэн. Тэгэл тэр дороотж байгаа тэр өлсөж ядарсныгаа үр хөвгтөө үзүүлэхгүй гэлээ гэдэг л ухамсараас л эхэлсэн л байх л гэж. Тэгээд бүгд амжихан болол. Тийм бүгд амжихан болол. Өн чинь надад боломж байгаа юм чинь би өмчтэй байж болно, би бусдаас ялгарч болно гэдэг ухамсар суудсан болохоор тэгэл за хүүхдээс та хэнийч нор өөрийнхөө зовсон туулсан зовлонг мэдрүүлэхгүй сайхан өсгөнөөл гэж бодсон л гэж суусан бах л гэж байна. Энд ч тэгэл өөртөө тохиолдсон хэцүү мө хүүхдээ тулуулахыг хүсэхгүй л хэ. Тэгээс та бүх юм л энэ хоёр талтай юм дөө гэдэг. Тийм бүх юм хоёр талтай. Ямар ч төгсгөлдөр хүртэл цөрөг тал байжлаа. Тийм. Тэгээд яг хуу бидний Монгол улсын нийгэм бид нар оршин байгаадаа нэгдүгürt баярлах хэрэгтэй. Хоёрдугаарт нийгэм чи өөрөө ингээд ардчилсан нийгэм, капиталист, социалист нийгэм тэргээд бүгд нийгмийг олон хүмүүсийг зөв амьдруулах юм кейсүүд тахгүй тий. Сургуулиуд гэсэн үг шүү. Тийм, ардчлал төрөлт маш олон алдаа байгаа шүү дээ. Бид нэр ардчлал гараад ардчлалын 100 алдаагийн ном хүртэл би уншчихлаа тий. Ардчлал гарснаас хөгжөөл шүү дээ. Алдна, хөгжин. Ингээл нөгөө ардчлал гэдэг зүйлүүдээ бид нар хамтдаа хөгжөөд, хамтдаа ойлгоод хөгжүүлээд явж байгаа байхгүй. Тийм учраас хүн болгон улс төрийн мэдлэгтэй бай. Хингуачлаа бидтэй ер нь яг тиймэрхүү юм жоо ном уншдаг гад байдаг байхгүй. Нөгөө нэг ардчлал хамгийн харгис гинэ. Юу гэхээр чи арх уугаа тэгвэл чи арчилж чамайг архичин л болгоно. Чи мөнгө болоод тэгвэл арчилж чамайг баян л болгоно гэдэг шиг. Харгис гинэ. Тэгтээ яг хуу арчилт мэдээ сайхан юм зөндөл болттой хүн болгон стай. Бүгдээрэл энэ бол миний эрх гээл те. Чи надад ингэ хэсгүү гээл те. Арчлалын сайхан зүйл зөндөө байгаа. Монголд арчсан орнос амьдарч байгаа талархч л байна. Тэгтээ бас ер нь та ер нь тэгтээ өөр ямар үзэлтэй хүн. Би одоо чинь өөрийгөө би яг сайн мэдэхгүй чсэн би өөрөө жоохон либералыг сонирхно гэж би бодож байгаа хгүй. Жоохон либертар үзэлтэн болно гэж өөрийгөө ер нь бодтой. Таны хувьд би бас тийм үзэлтэй шүү дээ. Ер нь либертар үзэлтэй. Зүүнтэн гэдэг шиг тийм. Тий. Ардчлалыг бид нар өнөөдөр төгс кейс гэж бодоод идэг бас Америкийн нэгдсэн улсыг харалаа. Өнөөдөр битүү халлан хэдлээ тий бүр сүлдээ ингээд аль мужийн үлээ сая сонгуулаар бид нар тусдаа ингээд засаг захиргааны нэгжтэй ингээд тусдаа мууж болёо. Америкийн нэгдсэн улсаас хараад бус болёо өнтрийг хүслэхэ гайхаад ардчлал төгс төгөлдөр биш. Тийм. Одоо зүүнтний үзэл либерал үзэл гээл байж байна. Энэ бас төгс төгөлдөр биш алдаа оноо байж л байгаа. Гэхдээ бид нар эцээ бусдыг гомдоохгүй. Бүхэн аз жаргалтай байх нийгмөрөө л тэмүүлэх зорилготой шүү дээ. Тэгээ яг хөө одоо нэг хоёлаа амар үдс мүл яриад байгаа. Зүгээр миний бодлоо зүгээр татвараа жоохон багасгаал тийм. Тэгээ татвараа жоохон багасгаал жоохон хүчинтгэл болчих ямар ч байх вэ өстой. Тийм шүү дээ. Би бизнес хийгээд явъя наад татвар чинь бүр арай л нийгмийн даатгал матлаа жоохон таньчуулсаа. Тэгээд одоо ямар ч үзлээс яг вэ. Тэгээ хамгийн ихний ял чинь зүгээр л авчмаар юм л энэ л ер нь бол тэгтээ улс их орныг хувийн хвшлүүлэлт хичээж байгаа бас яг өндөө байна шүү дээ. Одоо ингээл бид нэр муулалтын компаниуд тэгэл улсад л мөнгө өгчлээ байгаа шүү дээ. Одоо манай компани зөвчлээ юмс та амар мөнгө өгд юм бэлээ гэж байгаа. Би сая л мэдсэн гэж. Улсад амар л мөнгө өгд юм бэлээ тэгээд
Тэд нар шиг ингээл ингээд байгаа газруудыгаа л дуулна л ингээл манайхс 12 сар цалин хоцортой өгцөө гэж компанидаа саацсан гэж. Тэгсэн тий. Манай компани ч гэсэн сая 1 сарын биш 12 сарын 30-ны өглөө айгүй гоё аз жаргалтай сэрсэн чи мессежэрэл мэйл ирсэн мэдээ. Сайн байна уу? Танаа данс хаагдсан байна. Баяр хүргэе гэж. Гөлөг нүд. Татвараа төлөөрэй. Тэгээ ингээд татварын найз нөхдөөдрөөс асуулаа л да. Ер нь Монгол улсын энэ татвар буух юм уу? Нийгэм даатгал энэ юм хомч буух юм уу гэсэн. Боломжтой юу гэдэг. Би амарч боломж байхгүй. Яасан гэсэн чинь бид нар тооны төлөө ажилладаг хүмүүс гинэ. Яасан гэсэн чинь улсын төсвийг ийм өндөр тавьсан юм чинь. Буулгавал энэ тавьсан юмд бид нар гинэ улс хаанаас олж авах юм бэ гэж солиорд. Төсөө олоогүй тэг өндөр тавьчихдээ юм уу? Тийм. Тэстэй юм дийт юм баха. Тийм шүү дээ. Төсвөө ингээл бид нар нөгөө хийх ажлуудаа их бичээл байна. Нэгсэндээ идэж явах ажил гэдэг чинь улс төрчдийн хувьд одоо ялангуяа хотын том хүмүүсийн хувьд ажил бичнээ нэмж ийм юм хийнэ гэдэг чинь өөрснөө мөнгө идэх юмнуудаа л нэмж байгаа л гэсэн санаал. Тэгээ Улаанбаатар хотын төсөв өмнөх жилийнхээс хэд дахин их тавигдсан байна. Алхам тутамд хүмүүсээс яаж мөнгө саах вэ? камер те. Машин татварыг нэмсэн одоо энэ татварууд ч одоо дахин ингээл татварын өртөө хүмүүсийг бараг л бити явуул гэдэг санаа штэ. Одоо өрөө төл улсын төсвийг бүрдүүл гэл ингээл дарамтлаж байгаа л эхний алхам юм уу. Амьдрмаар хаяа гэхдээ амьдрмааргүй санагддیں۔ Бизнес эрхэлж байгаа ингээл босод хүмүүсийг харахаар гоншигнох, гомдлох зав үнэхээр байхгүй. Нэг өдөр гоншигнол гомдлол ингээл ийш тийш гомдол гээл ингээл явхаар нэг өдрийн бүхэл өдөн ажилчдын цалин, офис тог цахилгаан дулаан хэрэглээ яв. Өдөр алдаад ах юм бол бид нэр өрөнд ороолаа. Харин тэгээд нэг татварыг бүрдүүлэх гэж ажиллагээд байгаа юм уу, бизнес хийгээд байгаа юм уу тий. Нүүдлөөр л яг хөө зүгээр жижигхэн жидүү ч юм уу жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсээс барахмаар санагддаг байхгүй тий. Хэд хүмүүсийг өрөх гэрийг хоолтой болгож байгаа хүмүүс тий шүү дээ. Жишээ нь манай ажил хэд нэг манай компани 40 төвний бүрэлдэхүүн тий. Бидний цаана 40 төвний ар гэр байна шүү дээ. Энэ бүгдийг хоолтой талхтай болж чинь би бас жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчд хувьевчлээд аюу дэмжих юм уу? Эднэр бол аюу гоё. Бидний нэг пста ингээл барайл арайж үсэж хүлэхгүй л явуулаад байгаа л гэж боддتي. Устаач нэг тэг хөөст. Нэвтрүүлгийн цагийнхаа ерөөс нэлийн шутарсан байна. Тэгээд би бас нэг төгсгөлийн хэсэг зочиндөө үлдээд байхгүй. Тэгээд анх санал авч байхад надад боломж олдвол би энэний талаар ярина да гэдэг ч юм уу эсвэл хөтлөгч магадгүй асууж амжаагүй зүйлээ бол таны дотор зүйл байгаа зүйл байвал төгсгөлийн хэсгийг бас эндүүлдээ тийм. Тэгээд таны хувьд би SV подкастын төгсгөлийн хэсгийг танд үлдээч. За төгсгөлийн хэсгийг үлдээсэндээ баяртай. Төгсгөлийн хэсэгт үлдэж байгаа та баяртай байна. Яг нөгөө оршин байгаа нөгөө чиний түрүүний хэлдэг шүү дээ. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол үнэхээр баатрууд. Бүр тэдрийг бүр хайрлаж, дурлаж бүр үнсмээр санагддаг баатрууд тий. Ингээл бүх юмны урд ингээл нулимсаа өөрөө ингээл би өөрөө бас жижиг дүндээс эрхэлжлэгч штэ тий. Цалингаа тавиал бүх цалин офс төрөөс зардал мардлаа хийгээл өөрөө ингээл дансанд баг хасгатаа үлдээл энийгэл сууж исэн үе. Бараг сар болгон тохиолддог. Тий. Энэ сарынхаа цалинг яаж зардлыг тэ яаж ингэж олох уу гэдэг урт хойд хормогоо ингээл наан цаанаас зээлмэл аваад ингээл ямар ч гэсэн хүмүүсийн цалин өгдний гэдэг чинь миний нэгдүгээр үүрэг тийм. Яг энэ шиг энэ захирлууд чинь жижигдэн бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь бүгд ийм асуудал сар болгон тохиолддог. Тэгэхээр эдгээр бол улс төрчдөөс илүү баатрууд. Тийм, баатрууд тахгүй юу ерөнхийдөө юу ерөнхийлж. Тийм. За тэгээд дараагийн хэлэх юм бол ерөөсө бүгдээрээ гоё эерэг бай. Гоншинж байгаа хүн л урагшилтгүй шүү. Гоншинж байгаа гомдолж байгаа хүн л хойшилтгийн. Тэр хизээч урагшлах бодол нь бүр хамгийн 100 дугаарт байгаа л гэсэн. Тэгэхээр гоншихнох юм маш их байгаа тий. Тэгэхээр гоншихнуудаа төр хойш нь тавиад зөвөр хийх стом хийгээд урагшаа гоё тэмүүл эерэг бай. Хүмүүстэй гоё мэндэл бусдад гоё инээд аз жаргал түгээ тэгэл болоо. Тэгэл бидний хүн болж төрсний үндсэн кейс тэр л юм уу тий. Бусдад гоё эерэг бай, бусд хүмүүстэйгээ гоё аз жаргал түгээ.
гэж хэлмээр байна. нийтээр бас хүмүүс маань юм бүгдээрээ хохирогчийн дүрт эсвэл бүгдээрээ юм шүүмжлэгч дүртэй болчих штэ. Бүгдээрээс л ингээ хохирох ган аста намайг ингэртэй. Тийм. Эсвэл бүгдээрээ тэр нь чулахгүй байна гэж шүүмжлэгч. Болчоод яг та тэгтээс гой сэт өгдлээ. Энэ яг бүгдээрээс тийм болчиход байгаа штэ. Стататай угаартаж хүлээгээл ингээл инглигэд юу ч яг өөрчлөлт юм те. Тийм шүү дээ. Тийм чинь тэгээд бас гоё сэт хөндлөө бүгдээрээ манайхан хизээч бити шүүмжлэгч байгаараа хизээч бити хохирогч байгаараа. Тэгээ нөгөө нэг яг л миний ярьж квантлбартай адилхан эерэг байгаараа үргэлж сайн сайхнуудыг бодож байгаараа тэнгууд угаасаа таригч нэг кодлогч тийм шиг байлаа гэж аахгүй. Тийм. Тэр бол өмнө шүү дээ. Тий. Тэгээд гоё шахал юм шиг байлаа гэж. Хаштын бэлгээс амны бэлгээ. Тий. Тэгээд SU подкастын 2 дугаар бүлгийг 29 дахь дугаарыг зочин болж ирсэн тийм маш баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсөлтөөс манай гарын бэлэг байгаа. Гарын бэлэг. Powered by SU brand. SU brand-ийн гарын бэлгүүд хоёул хамтдаа танилцсан. Уут мод ямар гоё эко харагдчих шүү дээ. Тэгээ уут дээрээс юм ярина. За SU будаа байхаа. Тэгээ 2.5 кг-аас авалгаатай. Тэгээ нөө Japanica сорт буюу нөө Япон сортын дээд сорт. Тэгээд за энэ болохоор SU brand-ийн жуус байна. Мөн адилхан жимсний сахар ашиглаж хийсэн. Тэгээ дараа нь бас гоё цэцэг услах сав мавлах боломжтой. Энэ шилэн үн савлаатай жуус байна. Баахан барианы шиг цуглуулахгүй шүү дээ. Тийм, барианы шиг. Одоо энэ бас нэг манай варан савлгаа гэдэг байна. Одоо энэ тоор байсан мэл энэ чангаансны савлгаа байна. Тийм. За тэгээд энэ жил манайх аюул том болж байгаа. Яа гэвэл нөгөө манайх Crafters тэгээд Узбекийн номер 1 бүтээгдэхүүн бас гэрээ хийж байгаа. Тэгээд иймээс Узбекийн чипси гэдэг энэ жигмэг байна. За мөн нөгөө нэг 35 грамын савлаад хүн нөгөө чипсийг өдөрт 35 грамаар л идэх хэрэгтэй байдаг гинэ. Тэгээ яг нөгөө хүний өдрийн хэрэгцээг ингээд савуулсан маш жижиг юм хөрх савлгаатай чипс багтсан байна. Тэгээд энэхүү бас бэлгийг танд ирсэнд баярлаа гэж өчүүхэн бэлгээ бас бэлгэлжээ. За баярлаа. Нэрээ энэ ямар хүнд юм бэ? Уут мод нь ямар гоё эко юм те. Уутлаа би нөгөө зочин болно даа л та. Та одоо манай 1-р хөлөөр 2-р хөл нийтдээ гэж та нэг 39 дахь дугаарын зочин болж байна. Одоо таны өмнө 38 он суужсэн байна те. Тэгэхээр бас нөгөө 38 үндэл одоо 39 дахь удаа хэлээ. Энэ нөгөө уута гоё өглөө болгон талах сүндээ гардаг гоё уут нь угаасаа те. Өглөө нэг манай Монголд талах сүндээ гардаг шүү дээ. Эмээ тор гэдэг шиг те. Эмээ тор гэдэг шүү дээ. Тэр эмээ тор нь угаасаа өрөөгд өгдөг. Nice. Баярлалаа. За тэгээд SU подкастын 2 дугаар жилийн 29 дахь дугаар энэ дүрээд өндөрлж байна. Тэгээд бид өөр улс төр ярихгүй гэж бодсон боловч 1 цагийн турш улс төр ярьлаа. Бид өөрийн удиртай яриаг бас дууссан сонсон та бүхэнд баярлалаа. Баасан гаргийн минт тэгээд баг шоудаараа за их шоудсан ч явах вэ. Тэгээд сайхан өнгөрүүлээрэ баяр та.